Хай, амралтын өдөр өглөөний хүрээлтээ авъя. 11 сар гарснаас хойш энэ тентхийн дэлгүүрүүдэд ер нь хямдралтай, урамшуултай арга хэмжээ айгүй их зохиогдоод байгаа. Гэхдээ яг тийм бодтой юу гэвэл бас нэг анзаарах үйцэн байхгүй. Одоо жишээ нь гэртээ хүнс мүнс авахд бол мэдээж ямар ч тийм урамшуул юм байхгүй л те. Яг л хуучнараа. Гэхдээ яг 11 сарын 11 ч юм бол хэдтийн нэг онлайн худалдааны урамшуултай одоо худалдаа авалтын маш их дэмждэг тийм өдөр байдаг байхгүй юу. Тэгээд ер нь 11 сарын эхнээс эхлээд ойролцоогоор 2-7 хоног орчмын хугацаанд тийм хямдрал урамшуултай худалдаа онлайн орчин болон ер нь гадуур яг юм бит дэлгүүрүүдэд үйлчилдэг боловч яг тэрний нэг тийм нөлөөтэй байдаггүй маа. Одоо би л гэхэд гэрээхэндээ гэртээ өөртөө ингээд өдөр тутмын ингээл хэрэгцээний зүйлс худалдаж авдаг хүнд гэхэд одоо дийлэн хятадууд бас ингэж л амьдарч байгаа шүү дээ. Нэг заавал ингээл 8 хийх гэж юмыг олноор нь ингээд нөөцлж авдаг хүмүүс хятадууд юусоо биш. 11 сарын 11-ний өдөрлгөөр юмаа хямдруулж авч шалаад идэг ч юм эсвэл нэг ашиг бол чадаад идэг юм бол баг байхгүй. За надад бол баг энэ өдөр нэг нөлөөлдгүй юм. Би угаасаа тэгэл авъя гэж бодож исэн юм маань хямдарсан бол азны юм гэдээ авдаг болохоос биш хямдарчлаа гэд нэг юм авдаггүй. Угаасаа тэр чинь тэгэхээр зарлага болчих гээд байдаг байхгүй юу. Тэгээд угаасаа нэг онц хямдрал анзаарагддаг юм дөө баг. Одоо энэ нь болохоор анх Tab Baw гэд Хятадын хамгийн том худалдааны сайт үү. Тэрэн дээр одоо хямдрал урамшуултай юм өдөрлөг гэж анх хийгдээд тэгээд тэр нь болохоор цаашаага зөндөө олон онлайн хийжил төстэй худалдааны сайтууд дээр бас давхар хийгддэг болоод тэгээд бас юм бит дэлгүүрүүдээр бас хямдрал зарлагддаг болоод тэгээ сүүл рүүгээ дэлхийн аюул олон оронд 11 сарын 11 гэдэг хямдрал ингээд явдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэд одоо энгийн хүмүүсийн амьдралд ингээд байнга л өдөр тутмынхан хүнс хэрэглээг аваад иж идэх хүмүүсийн амьдралд бол энэ хямдралын өдрүүд нэг нөлөөлөхгүй. Угаасаа нэг их хямдрал шалаад идэх хүн одоо жишээ нь миний мэтгийн л худалдан авалт бүрийн 300 янаас 50 ян тасдаг гэдэг нь одоо 150 мянган төгрөгөөс 25 мянган төгрөг хасдаг. Гэтэ нөгөө талаас болохоор энэ улс нь одоо худалдааг дэмжиж байгаа нэг юм хэлбэр болчихдог байхгүй юу. Энэ өдөр зориулаад ингээд үйлдвэрүүд сүүлийн саруудад ингээд зөксөө цаг үйлдвэрлэлээ гаргадаг. Тэгээд бүтээгдэхүүнийхээ нэг жүнийг бага болгочдөг. Тийм болохоор хямдрал зарлах боломжтой болчдөг. Тэгээд энийг эндээс ер нь яг ашиг нь хүртжээ хүмүүс гэвэл баг 8 худалдаа хийдэг хүмүүс л байдаг бах. Хятад чинь тэгэл өөрөө үйлдвэрлэгч орн болохоор ер нь олон улсад тэгж ашиг олдог бах. Цаг хугацаа, хил гайл, замын зардал гэдэг олон шалтгаанаас болоод нэгэнд гадагшаа гарсан бараа материал бол нэг буцаагдаж үйлдвэртээ ирдэг бах. Тэр нь харьцангуй бага харин дотооддоо бол энэ 11 сарын 11-ээс урамшуул зарлснаас болж хийгдсэн худалдаа авалт бол бүр асар их буцаалт хийгддэг займрын нийтдээ. Хэдэн жилийн өмнө л манай ангийн нэг охин л энэний судалгаа хийсэн байсан. Tab Baw дээр 11 сарын 11-ээр худалдаа авалт хийгдсэний бараг 50% төлөв амар өндөр хувьтай за буцаалт хийгдэж байна. Энэ нь улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээний буцаалт хийгдэж байна. Тэр хэд амар инээдтэй судалгаагаа танилцуулаад байсан. Инээдтэй ч гэж тэр угаасаа тийм л юм чинь бодит судалгаа юм чинь хэл тийм л байгаа нь тэр. Би хувьдаа онлайн худалдаа авалт хийхдээ хамгийн ихээр Tab Baw гэдэг аппликейшнийг ашигладаг. Ер нь маш их дэлгүүрүүд, маш их бараа байдаг болохоор өргөн сонголттой. Гэхдээ энэ өргөн сонголт чинь бас нэг талаараа аюу төвхтэй. Яг ижилхэн бараа, үнийн жоохон ялгаа зөрүүтэй тэгээд нэг ондоо юм. Үгүй ер нь хийх сонголт бол хүний цагийг л үрэн штий. Тэгээд бас ижилхэн зургнууд тавьсан баахан өөр дэлгүүрүүд яг аль нь сайн мууг нь зургаар хараад мэдгүй тэгэл тэрнийх тайлбар хэсэглүүн ороод материал хэмжээ энтрийг харах гэсээр бол цагч үрэн хит тийм олон сонголтоос жоохон төвхтэй байдаг. Гэхдээ ер нь бол их хвчлэн Tab Baw-ыг ашигладаг. Гэхдээ электрон бараа, цахилгаан хэрэгсэл авах бол Jingdong гэдэг аппликейшнийг ашигладаг. Тэр бол харьцангуй юмнууд нь чанар сайтай. Тэгээд дараах үйлчлэгийн аюу сайтай юм шиг үү. Нэг хэдэн жилийн баталгаа өгчөөл яг тэр баталгаагаа аюу сайн барьдаг нэг тийм аппликейшн байдгийг. За тэгээд өөр нэг хэрэгэлдэг гэвэл Weipunhui гэдэг аппликейшн байдгийг. Тэндээс хувцас хунаар авахд тохиромжтой ер нь яг л ориг брэнд гэж хэлдэг. Гэтэ брэндүүд нь бас нэг ер нь бол их хвчлэн хүүхдтэй харах ч юм уу эсвэл нэг цүнх мөнх ч юм уу аль эсвэл бүр хятад брэндүүд харахад л тохиромжтой болохоос биш яг ингээд орчин үеийн залуучуудын брэндүүд бас нэг
олон сонголттойгоор байдгүй маа. Тэгээ бас хэдэн Дөвүү, Шэнью, Шахуншу өнтер гэсэн аппликейшнүүд байдیں۔ Нэг онц санагддаг болохоор нэг хэрэгэлдэггүй юм. Бас нөгөө Pinduoduo гэдэг нэг аппликейшн байдаг. Тэрний өстө чанар муутай, баг мөнгөний гарц шахуул санагдаад байдیں۔ Гэхдээ нэг маркетинг ярьж байгаа за нэг 5-6 жилийн өмнө юм да. Тэр үе Taobao аппликейшн ингээд хүргэлт болон буцаалтынхаа замын зардлыг хэрэглэгчээс гаргадаг гэсэн баггүй юу? Яг тэр үед тэгсэн чинь Pinduoduo гарч ирэхдээ ингээд замын зардал болон буцаалтын зардлыг хэрэглэгчээс гаргахгүй, хэрэглэгч бол замын зардалгүй бараагаа аваад хэрв таалагдахгүй буцаасан ч замын зардлын нүүрс чинь гаргуулахгүй гэсэн нэг юм менежменттэйгээр ингээд маркетингээ хийгээд ингээд явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хэрэглэгчид бүгдээрээ Pinduoduo-гоос юм авахыг хүсдэг болсон. Тэгэнгүүт нөгөө хэрэглэгчийн алтгаасаас нь Taobao нь өөрийн дэлгүүрүүдэд ингээд шахаад замын зардал болон буцаах зардлыг компаниас гаргуулаад хэрэглэгчээс гаргахаа болиулчихж байгаа байхгүй юу? За инглиэр бас олон карго түгээлтийн компаниуд гараад ирж байгаа хуучин монополууд нь арай жоохон жижигэрчжээ. Тэгээд харин Pinduoduo дээр болохоор Taobao-с ялгарх давуу тал нэг илүү бага хүнтэй байх хэрэгтэй болохоор ингээд бараанууд нь жоохон чанаргүй хуурамч юм шиг санагдаад байдаг болохоор би бас нэг хэрэглэе болсон. Одоо ингээ харахаар энэ хоёр том компани өрсөлдөөнөөс хэрэглэгч хожсон байгаа байхгүй юу? За бай бай.